сайжийн хүүхдийн танин мэдхүйн нэвтрүүлгийнхаа ээлжид дугаараар олцож байна. Бид бүхэн яг одоо уран сайхны гимнастикийн шигтгэр клуб дээр ирсэн байна. За энэ хүн бол тухайн гимнастикийн клубын маань багш тасгалжуулагч Болор байгаа. Сайн байна уу багш? Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр бид яагаад таныг зорж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө спорт, урлаг хоёрыг тусна ойлгодог шүү дээ, тий. Тэгээ яг уран сайхны гимнастик гэхээр спортоор хичээлээ давхар урлагтаа ороо авчиж байгаа шүү дээ. Ингээд үзэг шүүхтүүдэд зориулаад уран сайхны гимнастик гэдэг яг ямар төрлийн спорт уу? За дээрээс нь гимнастикийн спортоор хичээлснээр ер нь хүүхдүүдэд одоо ямар эерэг болон сөрөг үр дагавар байдаг вэ гэдгийг мэдхийн тулд таныг зорж ирсэн байна. За уран сайхны гимнастик нь болохоор хамгийн давуу тал нь болохоор дан огтуд хичээлдэг байгаа. За ерөөдөө жоохон залуу спорт дандаа ерөөдөө хамгийн бага нь болохоор 3 нас хагастай 4 наснаас эхэлж хичээллээд ерөөдөө 20 хэд одоо 25 6 нас хүртэл ерөөдөө баг хичээлэх жоохон боломжтой. Ер нь жоохон уян хатан маш их шаардсан спорт байхгүй юу? Тийм болохоор жоохон залуу спортоор тооцогддог. Тэгээд манай уран сайхны гимнастик нь болохоор одоо балет, бүжиг, тэгээд гимнастик гэсэн 3 төрлийн ерөөдөө одоо шингээсэн тийм спорт байгаа. Тэгэхээр ерөөдөө спорт бас мөн урлаг те энэ хоёулангийн ерөөдөө агуулдаг тийм өрмөц спорт байна. Гимнастик болохоор эрэгтэй эмэгтэй хичээлж болоод уран сайхны болохоор зөвхөн огтуд тийм спортын гимнастик байгаа. Спортын гимнастик чинь болохоор нөгөө эрэгтэй эмэгтэй баг хичээлж болно. Уран сайхны гимнастик дан огтуд. Тэгэхээр эмэгтэйчүүдийн спорт ахна нь шүү дээ. За тэгвэл уран сайхны гимнастикаар хичээлсэн охтуудын хувьд одоо бие бэлдрийн хувьд, гоо зүйн хувьд хэрхэн одоо яаж эргээр нөлөөлж байгаа юм? За дан охтууд хичээлдэг гэснээр болохоор одоо ингээд их гоё уян налархай, тэгээд илүү эмгтээлэг, тийм зөөлөн тийм болдог байгаа. Манай спортоор хичээлсэн охтууд маань тэгээд их гоё галбарлаг тийм. За баярлалаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа шигтгэр клубын маань тамирчид нэг өдрийнхөө бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ гэдгийг наад захаас нь хараад тэгээ хүүхдүүдийнхаа сэтгэлдлийг нь сонсцгоё. Тано. За би яалцгаая. За би эхнээс нь шагаанаасаа эхлүүлээд өвдөг гэж ерөөдөө бэлтгэлтэй бэлдээд тэгээ үе мөчнүүдээ эхлээд халаадаг байгаа. За нөгөө л. За гараад шин даадуулмээ. За зэрэг хөлөө бай. Шаануудаа авчаарай. Голдон зай гарахгүй шүү. Хавдгоо. Ханыг нэг юм. За тойруулаад тойрог хөдлөх. За нөгөө чинь. Ерөөдөө үндсэн бэлтгэлийн өмнө заавал ерөөдөө би халаалт явна. Би халаалт нь болохоор одоо гимнастик тэмцэн суур цэцлээд болохоор одоо олсон төсрэлт ерөөдөө заавал охтууд маань сурсан байх шаардлагатай. Тэгээд олсон төсрэлт болон гүйлт хоёрыг ерөөдөө бие халаалтны хамгийн ихэнд бид нар эхний 10-аас 15 минут заавал хийж өгдөг байгаа. За урагшаа 100 удаа, арагшаа 100 удаа. Тэгээд мөн өвдөг үлмээ маш сайн жигээд өсрөх хэрэгтэй. За өсрээд охтуудаа хоёр үлийг хооронд нь маш сайн нийлүүлсэн байх хэрэгтэй шүү. Охтуудаа өглөөдөө өшөө шаагаар нийлүүлээрэй. Энэрлээ тоо гой чанга тоонуудаас чанга өсрнө. Зүгээр нөгөө нэг гадаад дээсдэг ерөөдөө дээс өсрэлтээс манайх ч өшөөж байгаа нэг илүү мэрэгжлийн талдаа гэсэн үг. Тийм. Ерөөдөө бэлтгэл бол мэрэгжлийн яг энэ тэмцээнд ордог тамирчид 2 цаг 30 минутаас ерөөдөө 3 цагаар заавал бэлтгэл өдөрт бол ордог. Тэгээд яг бие халаалтын олсон төсрэлт болон одоо гүйлтийн бие халаалт гэдэг нь үндсэн бие халаалт болохоор ерөөдөө ихний дандаа 10-аас 15 минутанд бол заавал хийдэг байна. За энэ болохоор мөрний сонголт болон тийм үлминий засгалууд давхар орж байгаа. За урагшаа нэгэс өгүүлж байгаа явлаа. За 16 даа явчих. Алсаа бариад. За явлаа 3. 2 3 гоё инээгээд тэнийгээд 4 5 6 7 8 за барь 1 2 3 4 хүзүү ингүнэ 6 7 8 за хөлөө салгаж жагаад гараа газар хүрэж байгаа дээ. За эхлээ гараа газар хүрэж жагаад релев улаи ирүүнүүд дэшээ 1 тэний 2 өвдөг чан 3 4 5 6 7 барилаараас 1
өвдөг чанга 2 3 4 5 6 7 8 2 3 4 5 6 7 8. За. Энэ болохоор уран сайхныг ерөөхдөө гимнастикийн үндсэн байрлал. За, гоё төгсөлт. Гоё төгсөөд 70 арагш нь тэгээ эрэг өргөн. За, явлаа. Үлмээ хийж игээд явлаа гурай. Нэг суурьцлууд дээр хамгийн чухал нөгөө шагаа хөлөө маш сайн халаасан байх хэрэгтэй. Манай бүх цэцлүүд ерөөдөө хөлн дээр суурилж явдаг болохоор тэгээ хөлний цэцлүүд, хөлний халаалтын жижиг цэцлүүд ороод дээр нь тэнцвэрийн цэцэл давхар орж байгаа. Гарны үзүүр дэш. Ирүүгээ. Хүзүүгээ гоё өргөөрэй. Дандаа гоё сунж яв. За явлаа. 3 дараагийн явлаа. Гарны үзүүр өргөөрэй. Дүү хойчих. За явлаа. Дараагийн нэ. Айлхоогоо инээгээрээ гараа гоё өгшөө өргөөрэй багштай. Гатангоогийн хүзүү. За болж өгвөл 3-аас 4 секунд цогсно үлмээ дээрээ. За. Борооны үзүүрөө чамтаарай. Хооронд гарныхаа урууны үзүүрийг дандаа хооронд нийлүүлнэ. За явлаа гураа. За явлаа гураа. Гарын алга доош нь харуулаарай. Гарынхаа алгыг доош нь харуул. Уран сайхны гимнастик нь дэлхийн олон улс орнд дэлгэрч эмэгтэйчүүдийн биеэ даасан спортын төрөл болж 1984 оны Лос Анжелесийн Олимпиад орж байсан. 1988 оны Сөүлийн Олимпийн наадмаас эхлэн албан ёсоор оролцох хэрэгтэй болсон түүхтэй. Манай улсын уран сайхны гимнастикийн түүх нь олон улсын хэмжээний мастер 7, спортын мастер 42, спортын дид мастер 22, зэрэгтэй тамирчид олон арваар төрөн гарчээ. Анхны гадаадд болсон олон улсын тэмцээнээс 1986 онд шилдэг тамирчин Ган Цэцэг, 1990 онд Орхон Туяанаар медаль хүртэж өсвөрийн шилдэг тамирчин болж байсан түүхтэй юм а. Намайг Инэрл гэдэг, би 10 настай. Намайг Мандууха гэдэг, би 11 настай, гимнастикт яваад 4 жил болж байгаа. Намайг Кэсирэн гэдэг, би одоо 11 настай. Миний хувьд болохоор гимнастикт явах юм бол ингээд надад ийм гоё тий уран сайхны ингээд гоё тийм мэдрэмж төрдөг, уран сайхан ингээд гоё сонголттой болсон шиг мэдрэмж төрдөг. Надаас тийм. Надад болохоор ингээд нэг эмэгтэй хүн талаасаа нөгөө нэг одоо манайж болохоор нөгөө их төгсрөө нөгөө сонголтгүй болохоор эмэгтэй хүн чинь жоохон муухай гэж бодоод байдаг. Тэгээд уран сайхны гимнастикт явсараа би одоо ингээд өөрийнхөө одоо мөрөөдлийг одоо ингээд бий болгосон. Би бол ерөөхдөө бол гимнастик гэх юм бол яг Азийн аварга зорж байгаа. Тэгээд тэрүүгээрээ дээш яваад Олимпийн аварга орно. Би Олимпийн аварга болоод гарна гэж бодож байгаа. Би ер нь бол Олимпийн аварга болоод тэгээд багш болно. Сайн байна уу? Намайг Цэлмүн гэдэг. Би гимнастикээр хичээллээд 1 жил болж байгаа. Алдаатай юм гэдэг. Би гимнастик хичээллээд 4 жил болж байгаа. Манай ээж жоох хэцүү байвал гарч олно шүү гэж хэлсэн. Гэхдээ би гараагүй. Ой тэмцээнд дарж медаль авахгүй байсан. Гимнастик хичээлэх хар багасаа ингэ дуртайсан. Яг манай аав гимнастик хичээлдэгсэн болохоор наваг гимнастик хичээлгээд тэгээд медаль аваад тэмцээн дээр тахаа их гоё гарна. Тэгэл үргэлжлүүлээд хичээллээд. Хотын аварга дээр сонирхчдын төрлөөр 1-р хайранд ороод тэгээд хаврын аварга хайрлуулах дээр хамгийн сүүлд болсон тэмцээн дээр нь тусгай байранд ороод тэгээд 1-р хайранд өмнөх дээр нь орсон. Тэгээд 6 медальтай. Би 6 тэмцээнд дараад 4-т нь медаль авсан. Шигтгэ клубын нэрэмжит тэмцээн, хотын аварга, улсын аварга.
өнөөдрийн маань уран сайхны гимнастикаар аюулсан аялал маань энэ төрөд өндөрлөж байна. Хамтдаа хүүхдүүдэд зориулаад уран сайхны гимнастикийн талаар маш олон төрлийн мэдээлэл өгсөн Болор агштай маш их баярлалаа. За дээрэс нь Шилтгэр клубийнхаа хөөрхөн охтуудаа баярлалаа. За хамтдаа баяртай гэж хэлцгээе. Баяртай.